645 сая 584,462 гэсэн тоог стандарт бичлэгээр бичицгээе. Ингээд бүгдийг нь хуваагаад бичицгээе. За одоо ихэнд нь 645-ыг 645 сая бичицгээе. 645 энэ зүгээр л 645 биш 645 сая гэж байгаа. Үрждэг нь 1 сая. 1-ийн ард 6 тэг байна гэсэн үг. Үнэ? What is that when we write it out? If we were to multiply this out, за одоо ингэж бичлээ. It would be 645 times this 1. 645-ыг үрждэг нь 1 сая гэдэг нь 645-ын ард 6 тэг байна гэсэн үг юм аа. 645 Арталт нь 6 тэг. 1 2 3 1 2 3. That's just this part of the number. And I'm going to do it kind of Олон оронтой slow тоог and стандарт do all the бичлэгээр different parts of бичихтэй the problem, but тоо just болгоныг practice зөв will задлж find сурах юм it бол a bit илүү better. амархан байх болно. Go through all these steps. You'll just be able to write the number. Одоо хоёр Let's дахь move on to the тоогоо next part. бичицгээе. Бидэнд 584 мянга гэсэн тоо байна. 584 ингээ биччихье. 1000 гэж байгаа юм чинь 1-ийн ард 3 тэг 1000 болно. Үрждэг нь 1000. Энэ хэсгийг бид нар бичлээ. Одоо энэ хоёрыгоо нийлүүлээд бичгээр 584 мянга буюу 584-ийн ард 3 тэг байх ёстой юм аа. 584 ард нь 3 тэг байна. За одоо ингээд 3 дахь тоогоо бичцгээе. Энд биднэрт 462 гэсэн тоо байна. 462-ийн ард ямар нэгэн сая эсвэл мянгатын орон байхгүй болохоор зүгээр 462 болно. Ингээд бидний гурван тоо 465 сая 584 мянга 462 болж байгаа маа. Энэ гурвыгаа нийлүүлээ бичих юм бол бидний тоо стандарт бичлэгээрээ болж байгаа маа. 545 мянга сая 584 мянга 462. Now I said it'll become a little bit of second nature to you in a little bit, and the way to think about that. Ингээд илүү амархан болж байгаа маа. Millions will have 6 zeros behind them. Саяын ард 6 тэг and just regular numbers. Мянган ард 3 тэг do when you kind of want to learn second nature, you'll just look at the 645 million. So you'll write 645 and you'll kind of keep in the back of your mind that you're going to have 6 more digits. 6 оронтой тоо бичих юм бол сая болно. 584-ийн ард 3 оронтой тоо бичих юм бол 1000 болно. 584,000, keeping in mind that you're going to need 3 digits to the right of that. And so if they didn't tell us 400, тэгээд хамгийн сүүлийнх нь 462 арталт нь ямарваа нэгэн сая 1000 гэсэн байхгүй болохоор зүгээр 462 гэж бичих болно. 462.